Хайдах байх. За сайн уу? Юу байна? 50 да. Шинэ 7 хоногийн минь. Шинэ 7 хоногийн минь ажил сайн уу? Ажил сайн. Хичээл сайн уу? Ажил сайн уу? Дэжгүй. Бүхэн сайн уу те? Аха. За тэгээ хоёулаа чи 2-7 хоногийн хоёулаа чи 2-7 хоногийн зайтай болчихлоо шүү дээ. Одоо тэгээ 7 хоногоос яг 7 хоног нэлээд заагүй байлаа те баялаа. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногуудын талаарх мэдээллүүдийг хуваалцъя. За нэлээд их юм болж өнгөрлөө. За чи тэгтээ эхлээд шууд нөгөө rapid fire-аар эхэлчихв. Юу болов? Нэгдүгээрт бол OpenAI өөрсдөө супер app болно гэдгийг бол зарлаа. Desktop app болно гэдгийг зарлаа. Энэ яаж байгаа вэ гэхээр ChatGPT-г бол өргөжүүлээд Codex-тэй нэгдээд browser буюу одоо та зөвхөн одоо ChatGPT-гээр зарлагдах биш, маш олон үйлдэлүүдийг нэг зэрэг хийх боломжтой супер app болно гэдгийг бол зарлж байна. Тэгээ энэ ч гэсэн нөгөө хоёулангийн ярьдаг AI operating system болж хөгжих бол магадлал өсөж байгаа. Тэгэхээр би Google Chrome хэрэглэхийн оронд хэрэглэж болно гэсэн. OpenAI хэрэглэн гэсэн үг тийм. Гэхдээ энэ нөгөө гүйцэд одоо хөгжиж юм бол те. За тэгээд хоёрдугаарт бол Starlink өөрсдөө SpaceX өөрсдөө дэлхийн одоо сансарт 10,000 хиймэл дагуулыг бол байршуулсан гэдгийг бол зарлаа. Энэ нь яг юуг ярьж байна вэ гэхээр ер нь Starlink SpaceX бол сүүлийн жилүүдэд ялангуяа интернет зах зээлийн орчинд бол ер нь давмгай тоглогч болох гээд давмгай тоглогч гэдгийг бол илэрхийлээд байгаа. Тэгээ энэ нөгөө төвсгт мөргөлдөөний үед дайны үед ч гэсэн илүү SpaceX-ийн нөлөө Starlink-ийн нөлөө бол илүү идэвхжиж байгаа шиг байна. Тэгээ дэлхийд даяар интернет сүлжээнд холбогдох одоо там гарцыг бол SpaceX нээж байна. Тэгээ энэнийхэн тоо бол олширж байна гэдгийг бол танилцуулсан байлээ. Монгол Starlink байдаг те? Байдаг. Тэгээд монголчин яагаад нөгөө 1 жил 2-3 жилийн өмнө лөө орж ирээд нэг бүүн болоо. Тэгээ айгу үнэтэй юунууд хөрөмжүүдийг хүмүүс хурдан арай багтай 2G-гаар орж ирлээ. 2G-ээр 3G-гаар орж ирстэй. Гүү баха тэгдэм үү Starlink. Ерөнхийдөө нөгөө untapped одоо хөдөө орон нутагч юм уу те? Нөгөө urban одоо биш одоо нөгөө нэгтршил багтай. Тэгээд нөгөө интернет одоо хүрэхэд хэцүү газрууд ч юм уу тиймэрхүү газарт ирэхэд Starlink ашиглаад байгаа юм. За тэгэхээр 3 дугаар мэдээ бол үргэлжлүүлээд ярихад бол хоёлаа сүүлийн 2-3 дугаар бол дандаа Америкийн нэгдсэн улсын бодлоготой улс төрийн бас хилцүүлэгтэй хуультай холбоотой мэдээллүүдийг ярьж байгаа. Тэгээ энэ ч утгаараа Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын одоо хэвлэлийн төлөөлөгчид бол өнгөрсөн 7 хоног Хэмээн улаан ухаанд зориулсан улс даяар мөрдөх нэгдсэн одоо бодлогын хууль орох зүйн хүрээг бол танилцуулж илээ. Тэгээ энэ нь үргэлжлүүлээд бол цагаан ордноос конгрессээс бол илүү хэрэгжээд явах болтол нь бол одоо юуны ерөнхийлөгчийн зүгээс бол дэмжиж ажиллана гэсэн санааг илэрхийлжээ. Тэгээ энэ нь ер нь яаж ийн вэ гэхээр энд бол 4-5 зүйлийг санал болгож гаргаж ирсэн байлээ. Тэр нь болохоор AI бүтээгдэхүүн дэд бүтцэд хамаарагдах бүх өгөгдлүүд тэгээ тэрний зохицуулах хүрээ. Дээрэс нь хамгийн чухал нь бол хүүхдэд онлайн аюулгүй байдал зориулагдсан хууль эрх зүйн орчны хүрээнүүдийг бол тусгаж өгсөн байлээ. Тэгээ энэ ч гэсэн нөгөө хуулийн өнгөрсөн 7 хоногт ярьдаг нөгөө Anthropic Pentagon хоёрын маргаан нэг ч гэсэн энэ хууль эрх зүйн зохицуулалтаар зохицуулж өгөх байхаа гэсэн одоо ерөнхий санааг бол тайлгнаж байлээ. Гэтэ мэдээж бол энийг нөгөө үгүйсгэх зарим нэг мужууд байгаа. Тэгээ Алидийн Калифорни гэдэг ч юм Алидийн нөгөө өөрсдийнх нь болгох зохицуулалтыг мужуудаа хэрэгжүүлээд эхэлчихсэн мужуудын хувьд бол стил энэ дээр маргаантай явж байгаа. Энэ бас цаашид яаж батлагдах нь ерөнхийлөгч нь гарын үсэг зуртал хэр их юм болох нь гэдгийг бол цаг тухай бүртэн талийнаад явах хаа. Угаасаа нөгөө AI action plan дээр гаргаад тэрэн дээр нэг 3 пилэр байсан тий. Тэгээ 3 пилэрийнх нь нэг нь болохоор экосистем. Тэгээ экосистемийнх нь хамгийн том нь болохоор федерал дээр одоо хэмэл оюуханыг тий илүү гаргана state мужаар биш гээд тэрийг одоо тэгвэл хэрэгжүүлэх юм шиг байна тий. За тэгээ дөрөвдүгээр мэдээ бол Meta гэж сүүлийн үед би айгүй Meta-д асуудалтай гэдэг байхгүй. Meta платформ 3 дугаар сард контент бүтээгчдийн зах зээл дээр бол нэг томоохон мэдээлэл хийсэн. Zuckerberg хоёртой уулзсан уу? Стил олдоогүй миний Instagram одоо хүртэл хаалттай байгаа. Тэгээд юуг одоо зарласан бэ гэхээр ер нь сүүлийн жилүүдэд Facebook-ийн орчиндох одоо Facebook-ийн хэрэглэгчдийн тоо идэвхийн тоо бол буурч байгаа юм байна. Тэгээ энэ ч гэсэн бидний амьдралд бол өдөр тутамдаа бол харагдж байгаа хаа. Тэгээ ер нь дэлхийн нийтийн статистикад аваад үзэхэд бол ер нь буурч байгаа юм байна. TikTok руу яваад байгаа юм уу? Instagram руу яваад байгаа юм байна л да. Тэгээд Meta-гийн зүгээс ямар одоо юуг гаргаж байгаа вэ гэхээр одоо эндээ зориулж ер нь Facebook-ийн хэрэглэгчдийг тогтоон барихад зориулж юуг гаргаж концептыг гаргаж байгаа гэхээр creator fast track гэдэг нэг хөтөлбөрийг зарлаж байгаа юм байна. Энэ нь яах вэ гэхээр одоо Facebook-ээс бусад платформ дээр байгаа өндөр дагагчтай контент креаторуудыг Facebook дээр одоо пост оруулах, нийтлэл бичих юм бол энд нь төлбөр төлөлөг болж байгаа юм байна. Болтох тийм хөтөлбөрийг одоо санаачилж хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа юм байна. Гэтэ мэдээж энэ нь бол нөгөө бүстэй те одоо Монголд хэрэгжих үү эсвэл хаана хэрэгжих вэ гэдгээс те
юугаад хамаарад өөрөөр тэгээ зүгээр сонирхуулахад бол жишээлх юм бол за TikTok дээр юм Instagram дээр 100 мянган дагагчдаас илүү буюу 100 мянган дагагчтай хүн Facebook дээр пост оруулахад нэг сарын 1000-аас 2000 $ метагийн зүгээс бол төлнө гэж. За тэгээд 1000 дагагчтай хүн яхан бол for my friend. Нэг саяас дээш дагагчтанууд нь бол нэг $3000 бол авах нь. Зүгээр сууж байгаа л. Тэгээ жижиг креаторуудын хувьд бол тоноос хамаарад нэг 100-аас 450 $-ын дэмжлэгийг бол авах. Тэшнээ заавалчгүй Facebook руу орж постыг шаардлагагүй шүү дээ. Одоо нөгөө нэг Instagram дээр байгаа пост дээр Facebook дээр хамт ингээ тавих уу гэдээ асуугаад байдаг шүү дээ. Тийм биш юм уу те? Зориулж Facebook дээр орох хэрэгтэй юм шүү. Гэхдээ мэдээж энэ дээр бол $3000 төлөө би хийчих орсон хамаагүй шүү дээ. Эхлээд та нөгөө 1 сая дагагчтай болох хэрэгтэй. Тийм те. За тэгээд өнгөрсөн 7 хоногт бас нэг сонирхолтой үйл явдал болсон. Ер нь бол Apple-ийн гүйцэтгэх захирал Tim Cook хятадд очсон байгаа тий. 50 жилийнхаа ойгоор хятадын одоо Apple Store дээр очиж ер нь уулзалт хийсэн байгаа. За тэгээд ер нь бол энэ бас уулзалтыг яг нөгөө технологийн салбар гэхээсээ илүү геополитикийн одоо хамгийн том одоо хүчин зүйлс боллоо гэдэг мэдээнүүдүүд бол их явсан. Тэгээд энэ дээр ч гэсэн тэрийг нь батлаад өгөө гэхдээ Apple-ийн зүгээс бол хятадын одоо Apple хэрэглэгчид, Apple-ийн одоо мерчантуудад буюу одоо мерчантууд мөн дээрээс нь app бүтээгчдэд одоо App Store дээр app байршуулж байгаа бүтээгчдэд бол тодорхой хувийн одоо шимтгэлээс бол 5% бол бууруулнаа гэсэн одоо үндсэн юуг бол баталж илээ бодлогыг. Тэгээд жишээлх юм бол app доторх худалдаа авалтын шимтгэл гинэ. Одоо хэрэглэгч app дотроос худалдаа авалт хийх юм бол тэр нь 30% байсан бол нэг 25% болтол нь бууруулж байгаа юм байна. За тэгээд хөгжүүлэгч девелоперууд ингээд App Store дээр хятад одоо девелоперууд зөвхөн хятад App Store дээр ингээд бүтээгдэхүүн байршууллаа гэхэд түншүүдийнх нь одоо шимтгэлийг бол 15-аас 12% болтол ингээд буулгаж байгаа юм байна гэх мэтчлээ ийм хөнгөлтүүдийг бол үзүүлсэн. Тэгээд энэ ч гэсэн нөгөө нэг Дональд Трампын одоо тарифын хөнгөлтийг бол хүчингү болгосонтой холбоотойгоор гарсан худалдааны бодлоготой холбоотой зүйлсүүдийг бол Tim Cook ярьсан баха гэсэн үндсэн одоо мэдээллүүдийг бол танилцуулж илээ. Тэгээ нөгөө саяхан нөгөө Tim Cook чинь нөгөө retire тий хийж магадгүй гэж зөндөө олон яриа цуурхал гараад ирсэн чинь цаадах чинь гүү би бол үлднэ гэж бас хэлсэн байсан тий. Тэгээ нөгөө яалчгүй энэ дээр бол юу гэлэрхлээд нөгөө хэр хятаддах одоо Apple-ийн зах зээл бол одоо бараг жил болго өсөж байгаа. Тэгээд хятаддах хэрэглэгчтэй бас авч үлдэх сорилтуудтай тулгарч байгаа. Хятадын дотоодын нөгөө компаниуд бол дотоод зах зээлд бол маш хүчтэй өрсөлдөгч гэдгээ бол гаргаж ирж байгаа болохоор Apple-ийн хувьд бол хятадын зах зээлийг тогтоон барих нь бол хамгийн том бас. Apple-ийн хамгийн одоо hot байгаа device юу гэж бодож байна? iPhone-оос гадна Mac Mini. Тийм үү? Нэг жижиг Mac Mini байдаг штэ. Mac Neo шүү. Mac Mini Mac Neo ч сайхан гарсан штэ. Mac Mini-гээ зүгээр нэг тийм нөгөө одоо юу муу байхгүй, монитор дээр юуч байхгүй, desktop дээр байхгүй, зүгээр өөр ингээ тийм процессор штэ тий. Тэр бүр одоо амар hot байгаа. Тэрийг дараа хоёлаа ярина. Open Cloud дээр яригдах. Тий. За тэгээд ийм үндсэн бас өнгөрсөн 7 хоногт болж мэдээлэлүүд өнгөрдлөө. Тэгээд надад бол энэ мэдээллүүд аюул таалагдсан. Тэгээд энийг бас хуваалцъя гэж бодлоо. Thank you. Сонирхолтой мэдээлэл байна. За тэгвэл одоо хоёлаа яах вэ? Deep dive руу гарах. Үндсэн мэдээллүүд гараа. За тэгэхээр үндсэн 3 мэдээ ярих байгаа байлаа ч. За тэрийг танилцуулаач. Тийштэй. Эхний мэдээ болохоор Open Cloud байгаа. За хоёр дахь мэдээ болохоор Walmart саяхан нэг аюул сонирхолтой яг нэг үнийн алгоритм те тэрэн дээр тулгуурласан нэг тийм хоёр патентыг хоцсон байгаа. Тэр ямар утгатай байг бүгдээрээ жоохон ярилцсан. За тэгээд гурав дахь мэдээ нь болохоор Nvidia дөнгөж сая 2026 оны GTC өөрийнхөө Хималаяны том конференцийг бол хийлээ. За тэгээд тэрэн дээр юу болж өнгөрөв? За тэгвэл шууд эхнийхээ мэдээр орё. Тэгээд энэ бас их сонирхолтой байна. Хоёулаасаа өмнөх ер нь нөгөө энэ сэдв hot байхад одоо Open Cloud дөнгөж гарч ирж байхад бол хоёулаа яриаг болсон. Тэгээд энэ мэдээс шууд эхлэе гэж бодож байна. Ер нь Open Cloud гэж юу юм бэ гэдгийг тайлбарлах юм бол тий. Хоёулаа нөгөө 2026 оны хамгийн сонирхолтой технологиуд тэгээд дараахан бас ингээ cloud эдрийг ярьж байхад үзэгчдээс доорх комментүүд дээр ягаад Open Cloud ярихгүй байгаа юм бэ гэж загнуулсан. Тэгээд сая Financial Times энэ 7 хоног уншихад бол хятадтай нэлээд бас холбож Open Cloud-ыг ярьсан байсан. Тэгээд ерөөхдөө за Open Cloud-ыг ярих цаг болжээ гэж бодсон тий хоёлаа. За тэгэхээр Open Cloud гэж яг юу юм бэ? За Open Cloud хэн бүтээвэ тий?
Тэгсэн чинь Австрт байгаа нэг залуу байгаа Питер Стайнбергер гэх зүгээр энэ бол ингээ нэг тийм том компани одоо big технологийн компани бүтээсэн технологи бол ерөөсөө биш. Зүгээр нэг залуугийн л одоо бүтээсэн технологи байхгүй. Тэгэхээр нэг залуу яаж ийм лаг одоо технологи бүтээвэ. За тэгтээ Open Cloud нь өөрөө юу гэхээр одоо энгийн хэрэглэгчтэй зүгээр хэлэхэд бол 24/7 assistant л гэж байгаа. Тэгэхээр 24/7 одоо яг чиний одоо assistant байна л гэсэн үг те. Юугаараа ялгаатай гэхээр одоо ChatGPT, Gemini, Claude гэдэр ч юм уу те тэр бол ингээд ерөнхийдөө зөвхөн text based гэх юм уу чи заавалчгүй асуулт асууна тэгээ чамд хариулт өгнө те түүнээс биш яг ингээд чиний өмнөөс бол ингээд яг үйлдэл бол хийхгүй яг чиний бол ийм одоо хувийн assistant бол арай биш байгаа штэ те энэ бол яг чиний хувийн assistant болж чадсан ийм технологи гэж хүмүүс хараад байгаа юм лээ. Тэгээд сая Jensen Huang гэсэн энэ нөгөө нэг GTC 2026 дээр хальт хэлсэн баг шиг байсан тий. Open Cloud бол ингээд дараачийн үе юм байна. Одоо дараачийн ChatGPT юм байна гэж хэлсэн байсан. За тэгээд нэг сонирхолтой нь болохоор тэгэхээр нэг хүн яаж ийм технологи бүтээвэ гэдэг чинь хэцүү шттэ. Тэгэхээр Питер гэдэг залуу яаж хийсэн бэхээр open source болгосон гэсэн үг. Тэгэхээр хүн болгоно нээлттэй. Тэгээд free буюу одоо үнэгүй бүтээгдэхүүн тий. Тэгээд GitHub дээр ингээд байж байгаа. Тэгээд тэрэн дээр болохоор өөр developer-ууд, өөр хөгжүүлэгчид ингээд тэрэнд нь contribute хийгээд тэгээ ингээд хөгжүүлээд явж байгаа ийм open source одоо project төсөл гэх юм уу гэж ойлгож байна. За тэгээд энийг болохоор чи нэг бол ингээд Open Cloud гэдэг нэг одоо энэ технологи чи компьютер дээр өөрийнхөө одоо local компьютер дээр бол ингээд суулгаж болно. Эсвэл одоо үүлэн технологи буюу одоо cloud дээр бас байршиж болно тий. За тэгээд яг яаж ашиглах вэ гэхээр ямар нэгэн одоо social media юм уу одоо нөгөө text app-тайгаа чи дараа нь холбох хэрэгтэй. Эхлээд компьютер дээр суулгачаад дараа нь одоо WhatsApp ч юм уу Telegram ч юм уу тий тэрнтэйгээ чи дараа нь холбох хэрэгтэй. За тэгээд дараа нь болохоор яг энэ платформ Open Cloud гэдэг платформ нь өөрөө болохоор яг ухаантай биш байхгүй. It's not intelligent. Ухаан байхгүй. Тэгэхээр тарих буюу нэг ямар нэгэн brainтэй тарихтай холбох хэрэгтэй. Тэр тарих нь болохоор одоо чиний хэрэглэж байгаа ChatGPT ч юм уу Cloud гэдэртэй чи холбочно. За тэгэхээр яг гол тарих нь болохоор тэр AI LLM байна. Open Cloud гэдэг нь болохоор өөрөө тэрийг холбож өгж байгаа нь одоо gateway гэж яриад байгаа англиараа тэр нь байна. Bridge болж гүүр болж өгж байгаа. Тэгээ гурав дахь нь болохоор чи хэрэглэгч чамтай яаж харилцаж ийн вэ гэхээр одоо WhatsApp юм уу одоо Telegram мэдрээр. За тэгээд дараа нь чи зүгээр WhatsApp-аараа за hey Open Cloud те одоо миний тэрийг хийгээд өгөөч энийг ингээд өгөөч гэхэд чиний одоо 24/7 personal ингээд assistant болж өгж байгаа юм байна. Ийм технологи байна. Тэгээд GitHub дээр 306,000 стар авсан гинэ. Тэгээ энэ бол ингээд энэ only like 4 сарын хугацаанд. Тэгээ энэ нь бол маш том одоо үзүүлэлт. Тэгээд ерөнхийдөө бараг түүхэндээ GitHub дээр богино хугацаанд хамгийн өндөр ийм ерөнхийдөө од авсан технологи болж гисэн. Тэгээд 300 сая ингээд хэрэглэгчтэй ийм нэг тийм бараг шуурга гэх юм уу? Шуурга болоод өнгөрлөөх нь хайшин болоо тийм болж байна тий. Зүгээр ингээд энгийнээр ойлгоход одоо энэ гэсэн үг үү? Одоо Android шиг одоо тэгээд гэсэн үг зүгээр тэр одоо чиглэл рүү буулгаад үзэхэд ингээд аюу олон юутай open source аюу олон хөгжүүлэгчтэй тэрийг ингээд одоо Samsung гинж байна уу? Эсвэл бол одоо тэг Xiaomi гинж байна аваад ашиглах боломжтой. Тэгээд task-ийг биелүүлнэ тий гэж ойлгоод. Ер нь гэхдээ хоёлаа жоохон хэрэглэгчийн өнцөг талаас нэрх юм бол хэрхэн хэрэглэх юм те одоо. За тийм тэрийг жоохон судалж үзлээ. Ер нь янз бүрийн аргаар л хүмүүс хөгжүүл одоо хэрэглэж байна. За зарим нь бол ингээ бүр яг developer хүмүүс ингээ тэрвээ software engineer тиймэр хүмүүс ахын бол яг энэ Open Cloud-ыг бол яг одоо код бичлэлт эднэр дээр ч юм уу те. Зарим нь болохоор бүр яг одоо business enterprise байдал дээр бизнесийнхаа одоо зөндөө олон үйл ажиллагаанд хэрэглэх ч юм уу те. Бидний хувьд бол яг нэг хувь хүн зүгээс одоо яаж хэрэглэх вэ гэдэг бас том асуудалтай те. Тэгэхээр хувь хүн зүгээс одоо хэрэглэх боломжтой нэг хэдэн аргууд байна. За тэрнийх нь хамгийн ихнийх нь болохоор энд хэлж ин л да. Email draft only mode гэж байгаа. За тэгэхээр email бичихтэй чи Open Cloud-ыг ашиглаж болно гэсэн үг. За email бичих нь юу гэсэн үг гэхээр за нэг жишээ авъя заяа. Өдөр болгон чамд ингээ зөндөө олон имэйлүүд одоо ирж ин тэ inbox дээр ч байгаа. За тэгэхээр чи ингээд нэг одоо харилцагчтай клиентуудтай байлаа гэж бодъё те. За тэгээ чи тэднэртэй ингээд ямар нэгэн за бүтээгдэхүүн зардаг байлаа, ямар нэгэн үйлчлэгээ зардаг байлаа гэж бодъё. Тэгсэн чинь за нэг клиент ингээ орж ирэнгуутаа hey за тука
одоо чиний үйлчлэгээ надад амар сонирхолтой санагдаж байна. Тэгэхээр одоо үйлчлэгийг чинь одоо авьяа ч юм уу те. Тэгтээ ингээд өөрийнхөө одоо pricing model ч юм уу те. Одоо үнийхээ мэдээллийг ингээд явуулаач ч юм уу те. Нэг тиймэрхүү мэдээлэл одоо email байлаа гэж бодох юм бол Open Cloud чиний өмнөөс яах вэ гэх юм бол чиний компьютертэй одоо холбогдсон байгаа шүү дээ. Тэгэхээр компьютер дотор байгаа чиний бүх одоо файл буюу мэдээллүүдийг чинь харах боломжтой. Тэрүүгээр ингээ харангуйтаа за яг иймэрхүү төрлийн одоо хэрэглэгчид те клиентэд болохоор ийм төрлийн одоо үнэлгээ те ийм үйлчлэгээ бий үзүүлэх боломжтой юм байна гэдгийг Open Cloud тэрнээс ингээд хараад сураад за тэгээд тэрийг дараа нь болохоор буцаад яг хэрэглэгч рүүгээ яг за имэйл ингээд буцаагаад бичих байдлаар драфт байдлаар ингээд бичээд үлдээчих болно заяа. Тэгээ маргааш өглөө чи ингээд босонгуудаа тэр драфт имэйлийг хараад хянаал тэгэл send гэл тэгэл имэйл явчих болно. Тэгэхээр чиний өмнөөс тэр бүх зүйлүүдийг чинь зөвхөн одоо имэйлийг драфтлахаас илүүтэйгээр чиний компьютер дотор байгаа файлуудыг чинь бүр ингээ харж агаад хэрэгтэй мэдээллүүдийг татаж аваад за тэгээд ямар нэгэн тооцоол хийх хэрэгтэй бол тэрийг ингээ хийгээд тэгээ айгу гой байдлаар имэйлийг драфтлж чинь жишээ нэгдүгээрт. За хоёрдугаарт meeting prep гэж байна. Тэр нь болохоор уулзалтын өмнөх одоо чи ямар нэгэн байдлаар өөрийгөө бэлдмээр байна гэж бодвол тий. За ингээд нэг 10 хүнтэй том уулзалт чи орох хэрэгтэй байлаа тий. За тэр ингээ 2 дахь өдрийн өглөө оролцох хэрэгтэй байлаа гэхэд нэгдхийн орой ч юм уу тий. Тэр Open Cloud чиний тэр 2 дахь өдөр өглөө болгож байгаа уулзалтыг харангуйтаа тэнд 10 хүн байгаа гэдгийг мэдээд тэр 10 хүнийх нь одоо LinkedIn руу н ороод тэднийх нь бүх мэдээллүүдийг аваад за тэгээд уулзалтынх нь одоо сэдв мэдвэнээс өөрөө судлаад тэгээд одоо яг уулзалтын өмнө болохоор чамд за тука 10 хүн байна, ийм байна, ийм баятай байна, энэ хүмүүсээс иймэрхүү асуултууд асууж болно, ийм сэдв байна, энэ сэдв дээр та одоо ийм ингэж одоо хийх хэрэгтэй байна гэд бүх одоо тэр мэдээний уулзалтын чамайг бэлдэж өгөх одоо чадвартай ч юм тэгж бас хүмүүс их ашиглаж байна. За 3 дахь нь болохоор чинь одоо newsletter те одоо хоёулаа Wall Street, Financial Times ингээл зөндөө олон одоо newsletterтэй ингээ subscribeтэй байдаг штэ те. Тэг ингээ өдөр болгон бүгдийг уншихад бас ингээ хэцүү байдаг те. Тэгээ зарим хүмүүс бол 10-20 ингээ subscriptionтэй байх юм бол за жишээ нь чи орой болгон одоо 5 цаг гэхэд миний subscription руу бүгдэн рүү ингээ ороод яг миний одоо хэрэгтэй гэсэн бүх одоо мэдээллүүдийг бүгдийг ингэж аваад тэгээд айгуу гоё эмхтгээд тэгээд надаа ингээ summary байдлаар орой өдөр болгон орой одоо 5 цагт надаа явуулаа ч юм уу. Тэгж чи одоо ашиглаж болно те. За 3 дахь нь бол одоо чи за инфлюенсер хүн байлаа гэж бодъё те. Тэгэх юм бол за чи TikTok-тэй те одоо Instagram-тэй Facebook-тэй ингээ зөндөө олон одоо сошиал медиануудтай байна. Тэрэн дээр одоо Twitter дээр тэрэн дээр ингээ чиний талаар зөндөө олон мэдээллүүд ингээл одоо яригдчих болно шүү дээ. Тэ. Тэгэхээр тэднийг ингээ бүгдийг ингээ аваад багцлаад vibe check хийж болно. За одоо өнөөдөр бол ингээ чиний талаар ийм юмнууд ярьлаа шүү. Vibe нь ерөөхдөө иймэрхүү байна. Тэгэхээр ингэж одоо тэр бүгдийг ингээ чам нэг эмгтгээд төгж олно гэдэг. Ер нь бол бүр ингээ хар мянга аргаар одоо энэ Open Cloud өнөөдөр хүмүүс хэрэгжилж байна. За тэгээ яг үүндээс улбаатай нөгөө нэг Raised Lobster лөө нэг тийм тренд гараад байгаа шүү дээ. Raised Lobster яг үнэ. Raised Lobster гэдэг тэгээд хавч те. Тийм хавчаа өсгөө гэдэг байгаа тийм. Тийм яриа ингээд гараад бас сүүлийн хятад нэг амар сэвэгдэх боллоо. Тэгэл ингээл хятадын хүмүүс амар бүүн болж байгаа юм шиг байна. Тэг энэ юу болоод байна гэдэг. За тэгэхээр ер нь бол нийт хэрэглэгчдийн бараг 60-70% нь өнөөдөр хятадд өрнөж ийн гинэ. За тэгээд түрүүн хоёлоо нэг хальт ярьсан. Энэ Open Cloud чи өөрийнхөө local одоо компьютер дээр нэг бол суулгах боломжтой. Тэгээ маш олон хүмүүс тэр нөгөө Mac Mini-гээр өнөөдөр хэрэглээд. Тэгээ тэргүй хоёлаа хайлт ярьсан. Хоёр дахь арга нь болохоор нөгөө үүлэн технологи буюу нөгөө cloud дээр те. Тэгэхээр яг local desk дээр хэрвээ чи байрлуулах юм бол одоо local компьютер дээр байрлах юм бол жоохон рисктэй. Яг бол агүй олон нэг тийм malicious те нөгөө нэг бас нөгөө скиллүүд тэр нөгөө чи хавчаа сургана гэдэг чинь хавчаа сургахтаа чи ямар нэгэн API-тай холбох хэрэгтэй байхгүй юу. Тэгээ тэр API-нууд нь болохоор янз бүрийн API-нууд байгаа. Тэр нь болохоор за email уншдаг API ч юм уу, код бичдэг API ч юм уу. Зарим API-нууд нь болохоор нөгөө malicious одоо дарангуут чиний одоо компьютер руу оронгуудаа бүх одоо хувийн мэдээллүүдийг чинь одоо стил хийх хулгайлах боломжтой эсвэл бүгдийг нь устгах боломжтой ч юм уу. Зөндөө олон нэг тийм бас нөгөө нэг рискүүд гараад ирж байгаа юм байна л да. Тэгээд тэрнээс чи өөрөө хамгаалах гэх юм бол local desk одоо local computer дээр гэхээс илүүтэйгээр одоо cloud дээр байх юм бол тэрэн дээр нөгөө нэг security те юу дээр арай жоохон өндөрөж магадгүй. Гэхдээ cloud дээр хэрвээ чи байх юм бол мөнгө төлөх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр чи cloud нь өнөөдөр одоо Baidu байна уу, Tencent байна уу, одоо хин байна те тэднэр дээр чи мөнгө төлөх хэрэгтэй учраас тэр cloud-ын том хятадын компаниуд бүгд өөрийн гэсэн одоо open cloud version-уудыг гаргаад ирсэн мэлээ.
Яагаад гэвэл тэднийгээ нөгөө хятадуудыг өөрсдийнхөө нөгөө cloud руу татах гад. Яагаад бол тэндээс token generate ийн, тэндээс мөнгө олох гэдэг байхгүй нэгдүгээр. За бүр энэ тал дээр бүр тэнцэнт биш үү? Бүр ингээд open cloud яаж хэрэглэх вэ гэдэг ингээ улсаараа тийм дайн зарлаад кампайн зарлаа явж байгаа юм байлээ. Тэгээ ингээ guideline. Тэгээ ингээ бүр нөгөө нэг 10 хятадын 17 ингээ хотод ингээ бүр хэдэн мянган хятадуудыг ингээд одоо хүмүүсүүдийг ингээд ангид ингээ өрөөнд ингээ суулгаад open cloud яаж хэрэглэх юм хичээл загаа явж ийн гэж байгаа. Тэр зурган дээр байсан бүр ингээд үнэн юм уу те. Тийм хичээл загаа явж ийн гинэ. За тэгээд энэ яг open cloud шууд өнөөдөр одоо энгийн хүн одоо ингээ хэрэглэхэд ер нь бол жоохон хэцүү. Ягаад бол яг нэг тийм app байхгүй. Одоо хүмүүс бол ингээ ямар нэгэн хэрэглэх юм бол ChatGPT ингээл одоо app болгоод тэгэл app-наас хэрэглэж байгаа штэ. Тэгэхээр зарим хятадын компаниуд болохоор энийг app болгож эхэлж байна. За тэгэхээр юу н app болгож ийн гэсэн бэ ингээ харсан чинь штэ. JVS Cloud гинэ. JVS Cloud гэдэг нь болохоор яг JavaScript юм уу? JavaScript биш JVS Cloud гэж. Энэ нь болохоор яг утасны одоо Android болон одоо iPhone-ы iOS-д зориулсан Cloud version гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр чи одоо яг зүгээр app шиг л хэрэглэх боломжтой болгож байна. За Q-Cloud гэж байна. Q-Cloud нь болохоор түрүү нэг хоёлаа ярьсан нөгөө WhatsApp юм уу Telegram эдэртэй ямар нэгэн text message-тэй холбох хэрэгтэй гэж штэ. Тэгэхээр энэ Q-Cloud чи хэрвээ суулгах юм бол өөрийнхөө WeChat руугаа яг зүгээр шууд оруулах боломжтой гэл ингээл ер нь янз бүрийн аргаар хятадын компаниуд энэ open cloud дээр суурилсан зөндөө олон тийм consumer facing буюу эцэг хэрэглэгчдийг одоо хэрэглэхэд илүү хэлбэр болгосон технологиудыг гаргаад эхэлсэн байгаа юм байна. Тэгээ open cloud-ийн нөгөө founder Peter гэ залуу одоо OpenAI-д орсон явж байгаа юм билээ. Тийм үү? Тий, OpenAI манай залууг татаалцсан. Тэгтээ нөгөө open cloud айгу том компаниас гарч ирсэн болов гэсэн чи хараа нэг хүн байгаас тий. Зүгээр нэг хүн open source project байгаа байхгүй. За хоёр дахь мэдрэг орё. За тэгэхээр яг ерөнхийдөө энэтэй холбоотой арай жоохон холбоотой. Тэгтээ илүү мэдээж Nvidia дээр тулгуурсан химэл оюухны конференсаар болж өнгөрлөө. За юу болоо? За тэгэхээр ер нь GTC гэдэг Nvidia-гийн болвол одоо жилийнхэн эх хонд хийгдэх бүтээгдэхүүн үйл ажиллагаануудыг танилцуулах томоохон ивент болдог. Тэгээд энийг бас нэг ч утгаараа одоо энэ технологийн зах зээл сонирхчдын хувьд бол энийг химэл оюухны хамгийн том одоо конференс гэж нэрлэдэг. Тэгээд энэ ивент маань Америкт бол 3 сарын 18-наас 3 сарын 26-нд 3 сарын 19-ний хооронд бол 3 сарын 16-наас 3 сарын 19-ний хооронд бол зохион байгуулагдаж өнгөрлөө. Тэгээ энэ дээр мэдээж одоо чухал зүйлсүүдийг Nvidia-гийн одоо Nvidia буюу химэл оюухны хамгийн том тоглогчдын нэг бол чухал зүйлсүүдийг зарласан. За тэгээд мэдээж бол одоо химэл оюуханыг үйлдвэрлэхэд бол одоо хамгийн чухал хүчин зүйл болох хардверийн чиглэлд бол ямар загварын хардверүүдийг ашиглах вэ гэдгийг бол зарласан. За сая хоёулынгийнх нь ярьж ийн agentic AI-ыг одоо бүтээхэд зориулагдах одоо хардверийн хэмжээ бол зүгээр энгийн одоо AI-тай холбоотол мэдээж хэд дахин томорч орж ирж байгаа. Тэгээ энэ дээр бол том сэдвүүдийг бол зарлалаа. Agentic AI-ийн талаар бас мэдээллүүдийг зарлаж байгаа шиг яг open cloud суурилсан Monero Cloud гэдэг үйлчлэгийг бол нэвтрүүлж байгаа буюу Nvidia бол зөвхөн хардверийн компани биш бас софтверийн чиглэлд бол хүч үзнэ гэдгийг бол зарлалаа. За тэгээ Nvidia мөн дээрээс нь physical AI-ийн чиглэлд бол томоохон өөрчлөлтүүдийг хийнэ гэдгийг бол зарласан. Энэ нь бол мэдээж робот автономous систем. Тэгээд бас мэдээж химэл оюун ухааны дэд бүтцийг бол хөгжүүлнэ тийм нэрээ бас томоохон үйл ажиллагаануудыг хийж байгаа гэдгийг бол зарлалаа. Тэгээд энэ ч утгаараа ер нь одоо мэдээллийн сайтууд дээр бол энэ GTC-ийн талаар бол томоохон одоо мэдээнүүд бол цоврлаа. За манай Jensen Huang тэгээд ерөнхийдөө юу хэлж өнгөрөв? Чиний одоо сэтгэлд үлдсэн ч юм уу те хүмүүс анхаарлыг татсан хамгийн онцлог одоо хідэн Jensen Huang-гийн statement-д. За тэгэхээр Jensen энэ одоо ивентээс онцлол Jensen Huang-ыг яри мэдээж бол хүн болгон Jensen Huang-гийн одоо юу бол хүлээж ирсэн кинотыг бол хүлээсэн. Тэгээд миний анзаарсан бол нөө токен гэж шууд эхэлж байгаа шиг үлээ. Мэдээж маш чухал зүйлсүүд ярьсан. Тэгээд токеноос нь эхэлсэн болохоор токеныг яри гэж бодож байна. Ер нь инженерүүдэд Nvidia токеноор цалинжуулна гэдэг тэгнэ. Тэгээ энийг би бас жоохон ойлгоогүй. Гэхдээ жоохон ингээ ухаад үзэх юм бол ер нь химэл оюун ухааныг одоо бүтээж байгаа одоо химэл оюун ухааныг ажиллуулж байгаа хамгийн одоо чухал бас жижигхэн нэг чинь токен юм гинэ. Тэгээд энийг ингээ хар ухаанаар бодоод үзэх юм бол
одоо та нэг ингээд AI-с асуулт асуухын тулд одоо 1 токен ч юм 2 токен ингээд төлдөг болох юм байна л та. За тэгээд инженерүүд болохоор яах вэ гэхээр за ингээд таны одоо жилийн перформансыг ч үнэлээд тэрийг нь одоо хэдэн 30% ч юм уу токеноор өгнө гэдэг тэгэнгүүт инженерүүд одоо өөрсдийнхөө 30% токеныг аваад буцаагаад хэмэл оюун ухаанаар одоо ажиллаа хийх боломжтой гэж гарч ирж байгаа юм байна л. Одоо үндэслэж байгаа юм байна л та. Тэгээд энэ нь бол одоо эх онуудад digital currency буюу одоо cloud орчинд хамгийн том одоо юу болох юм бэ? Мөнгөнд тэмдэгт одоо болж одоо үүсэх юм байна гэдгийг бол Jensen Huang ерөнхийдөө бол зарлаад байх шиг санагцсан. Тэгээд Nvidia бол 30-40% бол инженерүүдэд токен байдлаар бол өгөх боломжтой гэсэн үндсэн санааг бас гаргаж ирж илээ. Хоёр дахь нь бол Nvidia бас юу гэж бодож байна? Юу гэж бодож байна токеныг үү? Би яг одоо нөгөө ингээд токентэй одоо харьцаж үзээгүй. Тэгээд одоо би одоо токен ашиглах одоо юу гэх юм уу? Одоо шаардлага бага учраас надад бол токен гэдэг нь одоо эхлээд би одоо юу яриад байгаа юм бэ гэж бодож байгаа байхгүй. Гэхдээ ингээд бодоод үзгээр одоо девелоперууд ч юм уу те яг инженерингийн ажил хийж байгаа хүмүүс яг токенэр талангаа авах юм бол өөрсдийнх нь цаг мөн дээрээс нь бүтээмж бол өсөх нь бол гарцаагүй гэсэн санааг илэрхийлсэн болохоор энэ чиглэлийн бас хүмүүс нь зөвшөөрж гинүү гэдэг л байгаа. Одоо чи Америкт байгаа технологи компанид ажиллаж байгаа за software engineer байлаа гэж үзье те. За software engineer хүний нийт одоо жилийнх нь орлого нь за зүгээр 100 мянга батчээ те. Тэрнээс хамаагүй өндөр л байгаа те. За 100 мянга зүгээр батчээ. Тэр 100 мянган долларын за нэг 20-30% нь бол жишээ нь одоо base salary байгаа байхгүй юу? Одоо тий яг өөрөө авдаг. Тэр нь бол доллараар байгаа. За тэр нь 20-30 мянган доллар нь болохоор яг үндсэн цайлаа. Тэрэн дээр нэмдэг нь болохоор жилийн эцэгхэн жишээ нь бонус байгаа тий. За тэр нь дахиад нэг 20-30% байлаа гэх юм бол за ингээд 60 мянган доллар нь ингээд үндсэн цайлан бонус. За тэрэн дээр нэмээд болохоор нэмэлт одоо benefit-үүд байгаа байхгүй юу? Тэр benefit-ийн нэг нь болохоор тухайн компани одоо хувьцаа гэж байгаа. За тэгээд тэрэн дээр одоо эрүүл мэндийн даатгаал ингээ тий. За зарим нь болохоор нэмэлтүүд тий. Зарим нь болохоор бараг өнгөө одоо нэг орон сууц мууц ч юм уу тий. Тэгэхээр өнгөө орон сууц эсвэл эрүүл мэндийн даатгаал, нийгмийн даатгаал за тэгээд компани хувьцаа эдэр чинь бүгд доллараар хэмжигт одоо доллар биш байгаа хгүй энэ чинь арай өөр нэгжээр байгааз. Тэгэхээр энэний оронд одоо токен жишээ нь орж ирнэ гэж бол би харж байгаа хгүй юу. Тэгэхээр одоо software engineer хүний бүх цалин өнөөдөр токен болно гэдэг бол миний бодлоор санаанд бохгүй. Яагаад вэ гэх юм бол хэрвээ үнэхээр тэх юм бол токен гэдэг чинь одоо яг дэлхий дээрх нэг номерын одоо currency болчихж байгаа байхгүй юу. Тэгэхэд хувьцаа бол өнөөдөр currency биш. Доллар үргэлж одоо currency хэвээрээ байгаа шүү дээ тий. Тэгэхээр эн чинь бүгдийг ингээд одоо бүр replace хийх гээд байгаа мó эсвэл одоо саяын хоёулангийн жишээн дээр байгаа яг нэг тэр нэг жоохоо одоо хувьцааны оронд одоо токен авах ч юм уу тий. Тих гээд нөө бас надад зөвхөн сонирхолтой санагцсан. Хэрвээ одоо Jensen бол ингээд за дэлхий химэл оюухан болно. Химэл оюуханаар хүн бүх үйл ажиллагаагаа одоо хэрэгжүүлнэ. Тийм учраас бүх юм тэгтээ тэргүй химэл оюуханаар явж байгаа бол химэл оюуханыг хөдөлгөж байгаа нэг чинь болохоор одоо токен байна. Тийм учраас токен бол ингээ currency болно гэж манай хүмүүс харж штэ. Угсаа өөрөө тэгж хэлэх ч ёстой хүн те. Тийм юм бол жишээ нь за цахилгаан. Өнөөдөр цахилгаангүйгээр дэлхий явахгүй штэ. Тэгэх юм бол тэгвэл цахилгаан өнөөдөр яагаад нэгж байж болоогүй. Цахилгаанаар өнөөдөр яагаад бид нар цалингаа авч болохгүй юм тэгвэл. За эсвэл интернет ч одоо юу вэ? Киловатт, мегаватт те. За яагаад гэвэл өнөөдөр бид нар интернетээр цалинжиж болохгүй те. Тэгэхээр чин бас болохгүй байхгүй юу? Яагаад гэвэл there is a thing called central bank те. Одоо төв банк байна. Төв банкнаас ингээ monetary policy байна. Тэндээс ингээ currency гарч ирж байна те. Тэгэхээр яг хуу зөвхөн Jensen-гийн хэлж байгаа энэ бол амар сонирхолтой санагдсан. Гэхдээ надад бас яг үүндээ бол сайн бууж те. Миний бодлоор бол яг нэмэлтүүд гэхээс илүү шүү цалингийн хуульж токен болох гэдэг юм болоо гэж бодсон. Яг өөрөө юу үсч чинь вэхээр өөрийнхөө экосистемд л хүмүүсийг татах гээд байна. Яагаад гэвэл өнөөдөр би доллараар цалинжих юм бол тэр доллароо би дараа нь өөр юмд хэрэглэж болно үстэй. Би заавал хэмэл авахын хэрэглэх шаардлагагүй тий. Би токеноор цалинжих юм бол тэрийг уусаа хэмэл авахын хэрэглэх ёстой шүү дээ. Тэгэхээр тэр чинь нөгөө Jensen Huang Nvidia-д хэрэгтэй байгаа байхгүй юу? Энтэй уялдаад бол өөрсдөө бас хэмэл оюуханы экосистемийг бүрдүүлнэ гэдгээ бол аюу хүчтэй зарлж илээ. Тэгээ энэний нэг илэрлэл нь бол нөгөө Vera, Rubin гэдэг Blackwell-ийн дараагийн хувилбар болохын GPU, CPU байгаад байгаа. Буюу AI supercomputer, next generation AI supercomputer гэж нэрлэдэг байгаа. Тэгээ энэ хувилангийн бас сая ярьжсэн. Одоо ер нь бол дэлхий өмнө нь бол илүү нөгөө ингээл трейнинг
одоо тэг гэдэг байсан бол одоо буюу инференс буюу ер нь бол үйл ажиллагаанд тэг яаж зарцуулах юм бэ гэж чиглээд ах шиг. Тренингээс холдоод одоо инференс орж ирж байна. Тренинг бас амар хөгжсөн тэг. Тэнгүүд одоо инференсэд зориулсан чип үйлдвэрлэл бол хамгийн том номер 1 буюу энэ нөгөө одоо энэ AI эйжентүүдийг ажилуулах одоо энэ чип үйлдвэрлэл бол хамгийн чухал. Тэгээ энэний тооцооллын одоо хардвер бүтээгдэхүүнүүд бол чухал байгаа болохоор энэ Vera Rubin гэдэг одоо платформыг бол гаргаж ирж илээ. Энэ ч гэсэн өөрсдийнх нь хөгжүүлж хамгийн том одоо экосистем гэдэг бол зарлж илээ. За тэгээ бас нэг яг наадхан дээр ч нэ өчигдөр би Andrew Ross Sorkin гэдэг одоо амар лаг нөө эдийн засгч залуу байгаа шүү дээ тий. Тэр өчигдөр яг наадхан ч хайлт ярьсан. Юу гэж ярьсан бэ гэхээр одоо ингээ нөө бүх big технологи компаниуд чинь ингээд баг нийтдээ бод 700-800 тэрбум доллар ингээд дахиад одоо химэл оюуханы дата центрт ингээд зориулнаа гэд зөндөө олон мөнгө тавьсан байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь яг чиний хэлснээр яг үнэндээ одоо энэ нөө дата центр том дата центрын клауд дээр байгаа чинь ихэвчлэн яг энэ химэл оюуханы тренинг واخгүй юу? Тренинг зориулсан. Яг тэр нөгөө inference agentic одоо химэл оюухан чинь илүү нөгөө нэг юун дээр яг дата центр дээр гэхээс илүүтэйгээр одоо чиний утсан дээр device ч юм уу SQL нөө edge computing гэдэг тэр чинь арай өөр газруудад явагдаад байгаа. Тэгэхээр энэ big technology компаниуд чинь диктаторгүй тренинг нь аль хэдийн хөгжчөөд ах чинь яагаад 800 тэрбум доллар дахиад дата центр руу тавиад байгаа юм бэ? Яагаад гэвэл энэ нөгөө юу одоо demand нь эн чинь нөгөө inference руугаа ингээд шилжчихсэн байж тээ. Тэгэхээр энэ үнэхээр үний юм бол энэ 800 тэрбум доллар бол ингээд хит одоо over одоо spending хийгээд байна гэсэн санаа өчтөрөөс хальсан сонсон шүү тий. За тэгээ эдийн засаг ярьсных Jensen Huang бас нэг одоо том мэдээлэл хийсэн нь ер нь бол энэ хардверээс олох ревеню буюу энэ ашиг орлогыг 2027 онд 1 тэрлион доллар буюу 1 их найдад хүргэнэ гэсэн мэдээ бол хүмүүсийн анхаарлыг бол татсан. Тэгээд энэ яах гээд байна гэх тэгэнгүүт Blackwell-ийн одоо Blackwell-д одоо хамгийн том одоо чип байгаа шүү дээ тий. Куда суурьтай. Тэгээд энэ бол мэдээж бол хэмэл оюун ухааны өнөөдрийн хүртэл бол хэмэл оюун ухааны хөгжөлтөнд бол баг 1 номер юм шахуу хардвер байгаад байгаа. Тэнгүүд Rubin архитектурыг хөгжүүлж эхэлж байгаагаараа хүмүүс юу гэж харж байгаа гэхээр за тэгвэл Jensen Huang 1 тэрлион доллар буюу 1 их найдад хүргэнэ гэж байгаа юм бол тэртээ тэргүй 2027 он хүртэл супер одоо эжентик AI бол хөгжих нь ойлгомжтой болчихж байгаа юм биш үү гэж нэг талаас харж ирлээ. Хоёр талаас бол энүүдийн цэврийн ашиг орлогыг өнгөрсөн жилийн ингээд харьцуулаад үзэх юм бол 210 орчим тэрбум долларын ашигтай байгаад байгаа. За тэгээд өнгөрсөн жил бол 500 тэрбум төгрөгнө гэсэн одоо projection-ыг бол тавьсан. Тэгээ энэ яг үүндээ 2027 гэхэд 1 тэрлион доллар буюу 1 их найдад хүргэнэх чинь өөрөө боломжтой зүйл юм уу гэдгийг бас хүмүүс анхааруулж ингээд яриад илээ. За хамгийн сүүлийн асуулт болохоор хоёулаа open cloud-ага холбочих гэж бодож байна. Тэгэхээр бас нэг гаргасан технологи юм уу одоо юу бүтээгдэхүүнийх нэг нь болохоор Nemo Cloud гэж байсан тий. Тэгэхээр чи Nemo Cloud-ын талаар хальтаараа тэгээ хоёлаа дараачаас. Яг таны хэлсэн чинь нөгөө Jensen Huang бол энэ keynote дээр бол орчихжээ. Open Cloud бол дараагийн үе гэдэг. Энэ ч гэсэн батлагдж байгаа шиг нь ер нь л Apple тэгээ Google ч гэсэн илүү энэ нөгөө юу суурьтай тий. Экосистем суурьтай буюу энэ яг нөгөө LLM гэхээсээ илүүтэйгээр энэ open cloud шиг бүтээгдэхүүнүүд хөгжүүлэх одоо ер нь төлөвтэй болоод явчлаа. Тэгээ яг үүний үндсэн дээр бол өнөөдрийн хүртэл одоо илүү хардвер хөгжүүлж ирсэн Nvidia компани бол хэмэл оюуханы хөгжлийг энэ чиглэл рүү хараад өөрсдийн Nemo Cloud гэдэг бол платформ экосистемүүд бол гаргаж ирж байна гэдэг санааг бол илэрхийлсэн. Тэгээ энэ нь бол яг одоо таны ярьцныг одоо нэмж яриад яах вэ? Ер нь бол яг open cloud төстэй. Тэгээд яг одоо зорилго өгч нь тэр хуучин бол task өгдөг байсан бол одоо бол зорилго өгөө. Тэгээд тэр зорилгын дагуу өөрөө task-а бүртгүүлээд танд ямар нэгэн үр дүн гаргаж ирээд өөрөө task submit дарахад хангалттай. Гэхдээ ганцхан зүйлийг онцолж ярьж илээ. Энэ нь бол яг таны ярьжсэн тэр нөгөө нэг мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйлийг хөндөгжилээ. Гэхдээ энэ дээр юуг одоо Nemo Cloud юу гэж хамгаалж ярьсан бай гэхээр open cloud бол нээлттэй ажилдаг гинэ. Одоо юунууд нь бол эйжентүүд нь бол таны мэдээлэл рүү шууд одоо орох боломжтой, систем рүү шууд нэвтрэх боломжтойгоор ажилдаг болвол юу бол Nemo Cloud бол эйжентүүдэд зориулсан нэг sandbox-ыг ингээд бүрдүүлээд танаас заавал одоо зөвшөөрөл авч иж таны одоо хувь мэдээлэл рүү нэвтрэн авахгүйгээр болох юм бол тэр яг бүрдүүлсэн sandbox-той орчиндөө ингээд ажиллаж байхдаа лимитийг нь тогтоож өгнө гэсэн үндсэн санааг бол хэлээд энэ Nemo Cloud бол гаргаж ирж байгаа юм байна. Яг гоо sandbox kernel based гэдэг тийм. За тэгэхээр Nvidia-тэй холбоотой яг энэ конференцийн хувьд бол ийм байна. Walmart нэг патентыг бол хөдөлж авсан.
Ер нь бол авсан. Тэгээ юун патент авчих гэдгээс ойлаа эхлэе. Патентын зөвшөөрөл авсан те. За Walmart гэдэг компани саяын 7 хоног том мэдээ явлаа. За яагаад гэхээр Walmart гэдэг чинь өөрөө том компани юм байна. Дэлхийд дээрх хамгийн том одоо супермаркет гэх юм уу? Дэлгүүр те. Дэлхийд дээрх 1 номерын дэлгүүр. Би ч хам зүгээр scale өгье заяа. Энэ компани дэлхийд дээрх хамгийн их орлоготой компани. Дэлхийд дээр жилийн орлого нь дэлхийд дээр 1 номер. $700 тэрбум орлоготой компани заяа. За тэгэхэд манай Samsung 250 дээр байна, Apple 350 дээр байна те жишээ нь. Nvidia өнөөдөр 250-аар явж 1 триллион бол хүрэхгүй. Миний бодлоор арай хүрэх болоог байгаа. Тэгтээ мэдгүй хүн өвс те. За $700 тэрбум орлоготой. Тэгээд нийт дэлхийд дээр 11 мянган дэлгүүртэй. Тэгэхэд эн чинь жижигхэн дэлгүүрүүд биш те. Walmart-ыг чи харсан биз дээ. Мангар том. Тэгэхэд 11 мянга байгаа заяа. 2 сая гарan хүн ажиллуулж байна. 2 сая ажилтнтай те. Тэгэхээр Samsung ч нэг 280 мянга 300 мянга хүн ингээ явж байгаа. Тэгэхээр бүр энэ бүр ингээ амар том бүр бүх тоонууд нь ингээ ват гэмээр 7 хоногт биш үү 300 сая хүн орж гарч байна. 300 сая хэрэглэгчтэй 280 гэсэн байна л да. За ийм компани заяа. Тэгэхээр иймэрхүү компани ямар нэгэн том патент ингээ хожиж мочих орчин тэр том мэдээ болт гэлээ байна л да. Тэгээ энэ мэдээ нь яагаад ийм том мэдээ байсан бэ гэхээр энэ нь яг нөгөө үнэтэй холбоотой байсан. Тэгээд Walmart ч нь бол одоо нөгөө дэлхийр дээр юугаараа өөрөөрөө одоо брэнд авалж авсан мэхээр everyday low price те өдөр болгон одоо хамгийн бага үнийг Walmart-аас авах боломжтой те. Тэгэл одоо Америкт байгаа гэр бүлүүд чинь очиод өстой карта дүүргэл гараа явж байгаа шүү дээ те. Тэгсэн чинь энэ дээр патент хоцсон гэж байгаа. Тэгээ тэр патент нь яадаг патент вэ гэсэн чинь ерөнхийдөө хиймэл оюухан машин learning-ыг ашиглаж одоо дэлгүүрт байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг үнэнд өөрчлөлт хиймэл оюуханаар өөрчлөлт оруулна гэсэн байгаа байхгүй. Тэгээд тэр нь юу болоод байна вэ гэд зөндөө яриа гарлаа. Шуурсан тий. Шуурлаа. Гэхдээ энэ хоёр нь яаж хэрэглэгчдэр бууж байгаа юм бэ? Хэрэглэгч одоо тий супермаркет ороод талх худалдаж авч байгаа хэрэглэгчдэд яаж очиж байгаа юм бэ гэдгийг хоёлаа ярив. Жишээгээр л яриул илүү тайлбарлах хэрэгтэй. Гэхдээ жишээ ярихаас өмнө зүгээр нэг definition ярих гэж бодоод definition ч юм уу томьёол гэх юм уу тий. Тэгэхээр яг өчигдөр бас жоохон судаллаа. Тэгээд нэг ер нь бол одоо нэг тийм static үнэтэй газар гэж юу баг байха байцсан байна. Бүхэл ерөнхийдөө дэлгүүрүүд өнөөдөр нөгөө нэг үнэндээ байнгын алгоритмаар ингээ өөрчлөлт оруулаад үнийн системээ тий одоо бүтээгдэхүүнийхээ үнийг ингээ байнгын өөрчилж идэг болцсон юм байна. За тэгээд тэгвэл алгоритмаар одоо өөрийнхөө бүтээгдэхүүнийхээ үнийг өөрчлөн гэдэг чинь өөрөө юу гэсэн үг юм бэ гэсэн чинь ерөнхийдөө юм тийм 3 төрлөөр өөрчлөд байгаа юм уу? За тэгэхээр эхнийх нь болохоор юу price steering гэдэг тийм ойлголт байт юм байна. За price steer гэдэг нь юу гэсэн үг гэхээр за Boltco баян хүн тука ядуу ингээ зүгээр бодчих тий. Тэгхийн бол чи Walmart за онлайнаар Walmart ингээ дэлгүүр ороод за тэгээд чи Walmart дэлгүүрээс нэг кофе авах хүсэлтэй байлаа. Кофе гэж чинь search-н дээр ингээ апн дээр нь кофе гэд бичлээ штэ. Тэгэн гут Boltco-д болохоор үнэтэй кофе, Starbucks-ын кофе санал болгоод надад болохоор Walmart-ийн өөрийнх нь нэг white label кофе санал болгож байгаа байхгүй. Тэр нь юу гэсэн үг гэхээр тухайн хүний одоо нөгөө одоо нийгмийн те одоо эдийн засгийн бололцоо тухайн хүний бололцоон дээр ингээд тулгуурлаж нөгөө нэг бүтээгдэхүүн өөр санал болголт явуулж байгаа байхгүй юу. За тэрийг болохоор санхүүгийн нөхцөл байдлаас болоод чи болохоор high willingness to pay чиний худалдаа авах чадвар өндөр учраас чамд илүү үнэтэй чанартай бүтээгдэхүүн санал болгоод надад болохоор ингэж байгаа байхгүй те. За тэрийг яаж мэдэх юм? Тэрийг яаж мэдэх вэ гэхээр чи хэрвээ Walmart-ийн одоо аль хэдийн одоо хэрэглэгч байлаа гишүүнчлэлтэй байх юм бол тий тодорхой хэмжээгээр одоо чиний мэдээллийг мэдээлэлтэй байгаа. Тэгээд урд өмнө чиний одоо худалдаа авалт хийсэн history буюу одоо түүх байгаа тий. Тэн дээр тулгуурлаж болно. Эсвэл ер нь одоо бас нөгөө нэг гаднах одоо 3 дахь этгээдээс чиний талаарх мэдээллүүдийг бол одоо худалдаа авалтууд, дата худалдаа авалтууд зөндөө болж байгаа шүү дээ. Одоо Facebook, TikTok одоо хаанаас ч үгүй тий. Чиний бүх мэдээллүүдийг бас худалдаа аваад тэрэн дээр бас тулгуурлаж энэ price steering бол хийж болж байна гинэ. Нэгдүгээрт за хоёрдугаарт болохоор зүгээр dynamic pricing гэж ойлголт байгаа. За dynamic pricing гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр
чи гэхээсээ илүүтэйгээр зүгээр энэ ойр хавьд болж байгаа нөхцөл байдлаас болж тухайн бүтээгдэхүүний үн байнга өөрчлөгдөж хувьсж байна гэсэн ойлголт байгаа байхгүй юу. За энэ дээр жишээ ингээ ярих юм бол одоо хоёулаа 100 болно. 100 болохоор халуун болно. Халуун болсноо гинт бороо ордог тий. За ингээ бороо оронгууд за 12 цаг чи ингээ гадуур явж исэн чинь дэлгүүр дотор байгаа нөгөө нэг шүхэр тий. Зонтог нэг 10,000 вон байлаа гэхэд гинт бороо орсон чинь 15,000 вон болцдог штэ. Тэр чи одоо нөхцөл байдлаасаа болж тухайн үн чинь ингээ өөрчлөгдөж байгаа. Эсвэл яг Walmart-ын хажуудах одоо өөр том ямар дэлгүүр байдаг те. За тэр дэлгүүр дээр жишээ нь одоо усны үн доошо болох юм бол тэнд одоо нэг price war жишээ нь болонгууд Walmart-ын үн буцаад доошлох ч юм уу. Эсвэл Walmart дотор байгаа зарим бүтээгдэхүүний одоо inventory байна штэ. Тэр inventory-г ингээд багасаад ирэх тусам одоо үнэ илүү өсгөх. Эсвэл inventory нь их байх тусам үнэ жоохон багасгах те. Inventory-га одоо clear out хийхин тулд ч юм уу. Иймэрхүү зөндөө олон нөхцөл байдлуудаар чиний тэр тухайн бүтээгдэхүүний үн өсч буурж байгаа байхгүй тий. Тэрийг dynamic pricing буюу эрэлтээс шалтгаалсан. Эрэлт нийлүүлэлтээс шалтгаалсан гэж байгаа тий. За тэгээд 3 дахь буюу хамгийн сүүлийнх нь болохоор энэ дээр айгүй нэг тийм хүмүүс ер нь бол маргаад байгаа. Тэр нь болохоор үнийн гадуурхалт гэдэг байгаа байхгүй юу. Price discrimination гэж хэлж байгаа. За энэ нь яаж ийнэ вэ гэхээр соёлоо яг дахиад одоо Walmart-ийнхаа app руугаа ороод хоёлаа coffee гэд бичингууд хоёулын дээр адилхан кофе санал болгохлаа гэж бодъё. Starbucks-ын адилхан кофе санал болголоо. Тэгсэн чинь чамд $20, надад $10 гэж үнэ харагдаж байгаа. Яагаад гэвэл би ядуу чи болохоор баян чиний худалдан авах чадвар чинь минийхаас доорож 2 дахин өндөр учраас ижил бүтээгдэхүүн дээр өөр 2 үн чиний худалдан авах чадвар дээр тулгуурлаад одоо санал болгож байгаа байхгүй юу. За ийм хоёлаа кофе худалдаж авах гээд нэг кофе шоп руу ороод тэгэнгүүт танд 5,000-аар зараад над 10,000-аар зарна бичиж байгаа байхгүй юу. Ер нь бол тийм ер нь бол тэгчихэж байгаа. Тийм. За гэхдээ эн чинь бол нөгөө санхүүгийн одоо за жишээлбэл ингээл болтко за тука ингээд нэг үзэг үйлдвэрлэлээ тэр үзгээ бол хэдээр зарах нь бол ер нь тэр хүний эрх байдаг шүү дээ тий. Тэгээд бодоод үзэхээр энэ одоо энэ хэрэглэгчид энэ үнийн ялгаатай байдлыг харуулна гэдэг чинь яагаад маргаан дагуулад байгаа юм бэ? Ер нь бол чинь миний бодлоор бол нэг тийм буруу юм байхгүй гэтээ бас ингэ зөв юм байхгүй юм шиг болчлоо л да. Тэгэхээр энэ дээр та ярих юм бол тэгэхээр яг хоо тийм хүмүүс ер нь юу гэж харж байгаа гэхээр энэ эхний хоёр дээр бол бүр яг марахгүй байгаа. Одоо за price steering гэдэг чинь за чи санхүүгийн илүү болцоотой хүн байна. Би санхүүгийн болцоо багтай хүн байна. Тийм учраас санал болгож байгаа бүтээгдэхүүнүүд нь өөр байна тий. Тэр бол that's okay. Тэр бол ингээ merchant-ийн одоо хийж байгаа шийдвэр тий. Тэр бол okay гэж үзэж байна. Price dynamic pricing буюу одоо эрэл нийлүүлэлтээс болж тухайн одоо merchant үнэ өөрчилж чинь гэдэг чинь бас that's okay те in a way. Гэхдээ бүр surge pricing гэдэг хийвэл болохгүй. Одоо чи нөгөө Uber дээр яг нөгөө нэг Christmas-ийн үеэр New Yorkт жишээ нь Uber такси ингээ авахд зарим баг $500 хүртэл болсон. Тэгэхээр энэ нөгөө surge pricing-аас болоод тэгэхээр нөгөө эрэлтэн дээр тулгуурсан үнийг бүр ингээд нөгөө infinite байдлаар хязгааргүй дээшээ болгох нь бол одоо хууль бус болсон. Тэгэхээр тэрэн дээр ямар нэг нөгөө дээдлийн хан буюу одоо нөгөө ceiling тавьж байгаа байхгүй юу? Харин 3 дахь буюу нэг бүтээгдэхүүн дээр тухайн хүний датан дээр суурилж өөр үн өгнө гэдэг чинь өөрөө жоохон маргаантай болчих واخхой. Тэгэхээр ингээд би кофе шоп руу оронгууд чамд $10 гэж надад $5 гэхээр чамд ямар санагдах вэ те? Тэр жоохон сонин штэ. Тэгэхээр энэ нь бол харин хуулийн одоо эрх зүйнд яг үнэхээр одоо зөв үгүй юу гэдэг дээр энэ дээр л их том арга яваад байгаа юм шиг санагдсан. Та зүг гэж бодож байна. Яг надад $5 гэж чамд $10. Би яг нөө $5-ын санд болгож байгаа юм бол окей that's okay те. Муусан баячуудаа. Муусан юмнууд. Гэхдээ энэ бас харин сонирхолтой. Миний бодлоор баг жоохон буруу гэж магадгүй. Яг тэгээ Америкт бол яаж хэрэгжиж байна вэ гэхээр нөө federal level дээрээ бол яг энийг бол хуульчлаг байгаа юм билээ л те. Тэгтээ нөгөө зарим мужууд бол хуульчлаад эхэлсэн юм билээ. Тэгэхээр Нью-Йорк, Калифорни эднэр бол энэ price discrimination-ыг бол ерөнхийдөө хийж болохгүй гэсэн агуулгатай хуулиуд бол хэрэгжээд явж байгаа юм шиг үлээ те. Тэгээ нэг зүйл үзэгчтэй хэлэхэд сонсогчтой хэлэхэд нөгөө open claw-ыг хэрглэж үз яг амьдрал дээр ингээ хэрглэж үтсэн залуучууд бол байгаа. Хоёулынгийн нөгөө нэг яагаад open claw ярихгүй байна гэсэн хүмүүс ч гэсэн бол өөрсдөө хэрэглээд үтцсэн баг. Тэгэхээр ерөнхийдөө та нарын өөрсдийн одоо нөгөө experience эднэр ямар байсан те тэдний гоё комментар хуваалцаж гэж гоё нэмэлт бас мэдээллүүдийг хуваалцаарай. Бид нар бас сумаар байна те. Яг үнэ. За л тэгвэл энэ 7 хоногийн дугаараа ингээд дуусгая. Баярлалаа. За тийм. За окей. Bye bye. За удахгүй болцсон.